Самбай цаана их мэд зүтгэжтэй. Баялаг бүтээгчийн захирлуудын энэ дээр энэ удаагийн нэвтрүүлэгт эрүүл хүн төрийн бас байгууллагын тэргүүн баяр чимэг оролцож байна. Танд энэ сайхан өдрийн хүргье. Өнөөдрийн За тэгэхээр танай төрийн бас байгууллага үнэхээр хүн хэрэгтэйтэй чухал сэдвийг барьж авсан төрийн бас байгууллага юм байна. Тэгэхээр энэ чухал сэдвийг барьж төрийн бас байгууллага байгуулах болсон үндсэн шалтгаан нь юу юм бэ? Зорилго тэмүүлсэн сэдвийг энэ удаагийнхаа ярилцлага эхлэе. За төрийн бас байгууллага болохоор өнгөрсөн жил үүсгэн байгуулагдсан. Тэгээд компани байгуулаад явах хооронд яг төрийн бас байгууллагын бэлтгэл шаардлага гарч ирсэн болохоор байгуулаад тэгээд эрүүл хүн ивентийг яг хоол үйлдвэрлэл үйлчлэгийн рүү чиглээд анхудаа ивент зохион байгуулсан. Яг өнгөрсөн жилийн ивент бол 20 нийтлэгчтэй 220 оролцогчтойгоор зохион байгуулсан. Би бас анзаарчсан танах тэгээд байгууллагатаа энэ сайхан төрийн бас байгууллагуудаа төр олон мэргэжлийн байгууллагуудыг цуглуулж нэгдэх чадаж том хэмжээний ивентийг зохион байгуулсан. Ийм их зоригтой том алхам байсан байлээ. Энэ дотроос ер нь надад маш их амжилттай туулсан. Бас тэгээд хүндрэлтэй зовлонтой юм зөндөө байсан байна. За эхлээд давуу тал нь юм бол яг энэ мэргэжлэр 15 жил ажилласан байсан болохоор нөгөө хүмүүсийг болоход амархан байсан. Яг мэргэжлийн хүмүүсийг оролцуулахад аюул амархан дөхөн байсан тийм. Тэгээд хүмүүс бас өөрснөө энэ сэдвээр ярих бас сонирхолтой байсан. Энэ нь давуу тал юм уу? Сул тал нь бол маш олон хүнтэй богино хугацаанд уулзсан. Нэг ойролцоогоор 200 хүнтэй ч юм уу. Яг бүх санал бодлын хуваалцаад сонсоод ойлгоод тэгээд тэндээс үн шинжилгээ гаргахад ер нь юу юм бэрхшээлтэй. Тэгэхээр энэ хумаахан арга үйл ажиллагаануудыг 2 жилд нэг удаа 4 жилд нэг удаа зохион байгуулад байдгийг. Одоо өөрөө танай төрийн бас байгууллагын энэ жилийн хувьд бас онцлогтой нэгдсэн үндэсний байгууллагын мэдээж хон сантай өнцгтэй жоо ямуутай юм болоод энэ Монгол улстай эрүүл ажиллагаа явуулж байгаа нийт хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн хүмүүс за эрдэнэ тэмрэлтээ цуглуулсан ийм формыг бас зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ формын чинь зорилго ямар зорилготой юм хизээ хийх гэж байгаа хаана хийх гэж байгаа гэсэн асуулт байна. 26 оны 6 сарын 5-нд зохион байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагын үндэсний аж ахуйн газрын 309 хотод зохион байгуулагдаж байгаа. 9-17 цагийн хооронд буюу 9-5 цагийн хооронд болно. Юун дээр болохоор энэ жилийн зорилго бол хоол 3 үндсэн шин чанартай гэж үздэг. Хандтай байх, шин тэжээлтэй байх, аюулгүй байх. За тэгээд өнгөрсөн жил бол бид зөвхөн суур асуудлуудаа ярьсан. Энэ жил бол бид хоолноос үүсдэг 2 өвчин байдаг. Халдварт өвчин, халдварт бус өвчин. Тэгээд илүү халдварт өвчин рүү зорж байгаа. За халдварт өвчин гэхээр юу гэж ойлгох вэ гэхээр гидсний гүйлгэл суулгаад тийм. Тэгээд хоолны хойлох гэсэн 2 хэсэг рүү зорж байгаа. Тэгээд тэр нь болохоор нийтээрээ уул ухаан ажилтны галтгоо жуулчин ихээр ирж байгаа жуулчны баацч буюу аялал жуулчлалын сегмент рүү илүү зорж байгаа. Бид өнөөдөр ингээ хоолны тухай ярихаараа амттай юу чанартай юу гэж болохоос аюулгүй талаас нь ярьдаггүй тийм ээ. Тэгэхээр энэ сэдвийг ер нь хүн хувь хүн яаж хандах хэрэгтэй юм бэ? Хэрэглэгчээр нь энэ талд ямар анхаарал тавих хэрэгтэй юм бэ гэж бодож байна. Хэрэглэгчдийн хувьд одоогийн байдлаар хоол хүнсийг өргөн хэрэглэж байгаа ч гэсэн хэрхэн зөв сонгож авах талын хэрхэн зөв сонгох хэрэглэх хадгалах талын мэдлэг ер нь харьцан муу хоолыг өдөр болгон хэрэглэж байгаа ч гэсэн хадгалтын хэд нөхцөл байдаг вэ гэдгийг мэдгүй. Эсвэл ямар хоолыг хэрхэн хэр удаа хадгалах хэрэгтэй вэ те идэж болох юм уу идэж болохгүй юм уу миний биеийн онцлог ямар вэ гэдгийг ер нь анзаардаг. Хүний бие өөр аяга ухаалаг систем. Яг таны биеийг танаас өөр хинч мэдгүй. Тэнгүүд тэрнээр манайхан тэр нөгөө ухаалаг систем буюу бидний бие маш дана харал хөгжиж болохгүй байна. Энэ надад харахгүй байна.
энийг би хэрэглэж болохгүй гэдэг систем дээр тэрийг мэдгүйгээр манайхан одоо жишээлбэл нөгөө өдөржингөө юм мэдхгүй байж яснаа гинт хэмжтэй холбох юм. Нөгөө тэнгуут нөгөөт нь хоолны хорлох ч юм шиг тийм төстэй ч юм уу тийм шинж харин үзүүлээд одоо тийм одоо биеийн үзүүлээд байна. Тэнгуут эсвэл 0-5 насны хүүхдээ одоо яг ингээ ирэл авахчаар ажиллаж байгаа чиглэлүүд хоол аюул цайлж өгч юм. Тэнгуут яг тэр дөнгөж татлагын системд орчиж байгаа хүүхдэд хоол цагаалаад өгөөд идэж явах хооронд нөгөө угаасаа л одоо нийтээр идэж байгаа хоолоор идэхээр нөгөө дөнгөж татлаад өгч байгаа хүүхдэд тийм юм үү? Маш олон асуудал яг хувийн дээр гараад байгаа. Тэгээ энэ асуудлуудыг манайхан нөгөө хоолны хорлох эзний хадгалт өвчин гэж ярангууд шууд хамгаалттай. Нөгөө ингээд бид нар сайн байгаа, манайх сайн байгаа, би сайн байгаа гэх ингээд хаачмууд энэ сэдвийн нөгөө даалт нуугдмал аюулны нөгөө одоо ил болохгүй байгаад байгаа болохоор энийг ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэрвээ нэг гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн мөн болгаагүй тийм хоорондоо ярилцахгүй байх үед энэ асуудал нь улам хөндөрж идэг. Тийм болохоор одоо энэ асуудлыг бас бид нар ярихгүй одоо болохгүй сэдв, хүн сэдв ярихгүй гэдээ байх тусам энэ сэдвийн талд нуугдмал аюулны сүүлийн 30 жил бол нэлээд хөндөрж байгаа гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр ингэж яшаа сая ингээд хүн мэдрэмж мэдрэгдэх яг хүний далд ухамсартын болохгүй шүү. Энэ тийм мэдчихүүдээ мэдрэгдээд тэрнийхэн дагуу шууд би сэргүүлж нөлөөж зүйлийг бөөлж маш болох юм. Урт хугацаанд сорыг хадгалах процессыг бол хүний организм өөрөө баг хийж яах гэж ойлгож болно гэсэн үг тийм. Ер нь бол нэг талаар тийм яад бол тийм шүү дээ. Нөгөө одоо жишээ нь би бол ингээд өглөө сууж чаддгүй, орой суугаад өөр. Өглөө сууж чаддгүй өдөржингөө би тавах. Одоо тийм нэг хүний өөрийн биеийн амьдралын организм одоо тийм нөхцөл байдлаас хамаарат амьдралын хэв маягаас хамаарат өөр. Тэгэхээр нөгөө Монгол хүний биед өөр аюурахгүй Монгол цаг өөр одоо энэ нь бол миний ярих зүйл биш л дээ. Одоо хооллож одоо nutrition шинэ хичээл судлаач илүү ярих. Тэгэхээр Монгол хүний бие организм Монгол нутгийн цаг агаар үнэхээр өөр. Одоо гадаадын хоолыг аваад идэх үед бидний одоо биений тэг шингэж авах чадвар өөр. Нөгөө гадны юмыг бид нар хэд даган дуурайх нь өөрөө бидний бие организм хүлээж авч чадахгүй нөгөө таахгүй. Тэгээд татлаа өмнөхөд энэ хоолны хорлох шууд шинжлэх зүйн хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр бас асуулт. Одоо өнөөдөр ингээд сая өөрөө ярьлаа ингээд дахиалгай хоол хагас суусан бүтээгдэхүүн хоолыг өргөнөөр хэрэглэж байна гэдэг. Тэгэхээр өнөөдрийн хоолндыг захиалаад авчирж байгаа нэг удаагийн самсгуулга. Хоолны хөрөнгө янз бүрийн цаасан аюулнууд. Энийгээр одоо хоолнд тээвэрлэж бүтэд хэрэглэж байна. Энэ юу нэлээд зөв хэрэглээ вэ? Энэ дээр болохоор зөв буруу гэдгийг яг би судалгаа хийгээд хэлэхгүй. Гэхдээ энэ ч өөрөө аюул том нарийн кодсон шүү дээ бүгд. Усан дээр, хоолны савн дээр дахин боловсруулж болох юм уу болохгүй юм уу гэдэг бүгд маш олон нарийн кодтой. Энэ дээр яг манай дээр судалгаа хийсэн эртнээсийн солонгогч маань энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэгээд мэдээж зөв хэрэглэл зөв зориултын савыг зөв хэрэглэл зөв буруу хэрэглэл нөгөө бас бүтээгдэхүүнээр нөлөөлнө гэж би одоо ерөнхий бүр тайлбарлалаа. Ерөнхийдөө өөрөөр хэлбэл энэ хэрэглэгдэж байгаа хогонцоо цаас хаягтай хэлбэртэй юмнуудыг бол халаах цууханд халаахгүй байх. Хамгийн зөв гэж бас зарим мэрэгчлийн хүмүүс хэлдэг юм билээ. Би бас энэтэй бас санал нийлдэг. Тэгэхээр таны зохион байгуулж байгаа энэ том форум үйл ажиллагааны дотор маш олон одоо мэрэгчлэнхүүд за халуун судлалын үндэсний төв за эмч нар тэр талаар ингээ мэрэгжлийн байгууллагууд технологич нар техникийн сургуулийн багш нар гэж мэдээд олон хүмүүс оролцож байгаа юм байна. Тэгэхээр энэ олон хүний илтгэлээр энэ том одоо үйл ажиллагааг зохион байгуулаад та яг юунд хүрэх зорилготой энэ ажлыг хийж байгаа юм бэ? Хоол хүнсний талаар авж байгаа мэдээллийнхэн их сурвалжин намайг баталгаагүй. Тэгээд баталгаагүй их сурвалжаас мэдээлэл битээ авах гэж бодож байгаа нэг. Яг баталгаатай их сурвалжийг буюу тэр хүмүүс чинь судалгаа шинжилгээ хийсэн болохоор ярих чаа.
хүмүүс дандаа энэ хоолны талаар өөрснөө одоо зүгээр хэнийг шүүмжлэхгүйгээр фейсбુકээс ч юм уу олон одоо гадаадын инфлюенсерүүд дааж görөж нэвтрүүлэг бэлддэг бол манайх бол яг судалгаа шинжилгээ хийсэн хүмүүсээс баталгаатай их сурвалжаас нь аваасаа гэж бодож ийм хийж байгаа. Нэг хоёрт нь болохоор хоолноос хоёр өвчин байдаг гэж яриад байгаа. Тийм. Халдвар төвчин, халдвар бус өвчин. Тэрэн дээр нь энэ удаад бид нар халдвар төвчин гэж болж байна. Халдвар төвчнийг бууруулмаар. Энэний үндсэн шалтгааныг тодорхойлмаар. Тэгээд бодлого, зохицуулалт, хэрэгжилт, тэгээд одоо хяналт. Тэгээд эднэрийг сайжруулмаар байна. Тэгээд төрийн бас байгууллага, улсын байгууллага тэгээд хувийн хвшлүүдийг холбомоор. Яагаад гэвэл бид нар ингээд хичнээн одоо та бизнес аяг олон жил удирдах явж байгаа шүү дээ. Компани эдис нэг ажилтан бүрийн оролцож эзэж нэг бий гэд хийгээд яваад байгаа юм бол энэ компани чиглэл гэдэг нэрийн доор ч юм уу явахгүй шүү дээ. Түүнтэй адилхан бид нар яг нэг сэдв бүх юм чухал. Ялангуяа хоолнд өчигдөр нэг сургалтаас болоод тэр нь болохоор машины эдэн 6,000 эдсээс бүрдсэн байна л да. Тэгэхээр хүнсний салбарын ажиллаж байгаа төрийн болон төрийн бас байгууллага хувийн хвшлүүдийнхэн бүгдээрээ нийлээд энэ эдсийг бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ аюул чухал. Жишээ нь та олон жил компани ажиллуулаад ингээд аваад явах үед нэг ажилтан биегээд онцгойлох ямар ч боломжгүй буюу бүгд нэг зорилгын төлөө байж чиглэлээр компани явж байгаатай адил одоо манай одоо хүнсний салбар одоо бүгд нэг чухал. Нэг салбарт нэг гинжин эхлэх юм одоо бид нар гинжин эхлэе гэж ярьдаг байхгүй. Гинжин эхлэхний нэгэнд холбох үед эцсийн хэрэглэгчдэд дандаа одоо муу бүтээгдэхүүн очих гэдэг. Тэгэхээр энийг бүгдээрээ хамтдаа сайжруулъя гэсэн зорилготой өрөөндөө одоо бүгднгийн л хамтдаа авч явмаар. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ эрүүл Монгол үндэсний хөтөлбөр гэж байдаг хөтөлбөр үйд юм билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ монголчуудынхаа одоо эрүүл мэндийн төлөө ямар санаач гаргаж аль дээр төрийн бас байгууллагуудад хэмжүүр хэрэгжүүлсэн гаргасан бичвэр хөтөлбөрээр нь байдсан болов. Ингээд юм төрийн зарим хийх ёстой ажлыг төрийн бас байгууллагууд нь хийгээд байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрийн зарим чиглэлүүд төрийн бас байгууллагаар хийлгэнэ гэсэн яриа байдаг бол өнөөдөр жишээлбэл танаа төрийн бас байгууллагатай гарч байгаа өөрчлөлт шинжилт бодлого төрөөс хандлага нь ямар байна? Мэдээж энэ салбар өөрөө нарийн хэрэгжлийн зүйлийг ойлгох шаардлагатай тийм. Одоо зүгээр та энэ сав аярн дээр аярны одоо материалаас хамаарал хүний эрүүл мэнд яриад шүү дээ. Тийм өөрөө тусдаа кодтой. Хард болго кадми гэж юм яг. Тэгэхээр хүмүүс аярыг тийм чухал гэж боддог байна. Тийм. Тэрнтэй адилхан одоогийн байдлаар мэдээж дэмжихгүй хэсэг байгаа. Бас дэмжиж байгаа хэсэг байгаа. Гэхдээ би нөгөө дэмжихгүй хэсгээс илүү дэмжиж байгаа хэсэг нь илүү их байгаа гэж харж байгаа. Тэгээ өнгөрсөн жил манай дээр эрүүл Монгол хөтөлбөрийн төлөөлөл ихтгэл тавьсан байгаа прожект багтаад. Тэгэхээр яг эцсийн байдлаар би нөгөө нарийн сайн үйл ажиллагаатай уялдааг болоход би яг хэлж мэдэхгүй. Тэгэхээр ер нь бол чатаараа л дэмжиж байгаа гэж харж байна. Тэгээ нөгөө одоо хин хийх нь илүү чухал биш, хэрхэн хамтарч хийх нь илүү чухал юм шиг харагдаад байна. Энэ яг одоо хэлтэй яг одоо таньс эрүүл мэндэд саарж байгаа. Яг таны эрүүл мэндэд саарж байгаа. Санаа зовж байгаа болохоор та яг одоо хэрэглэж байгаа хувцас саваа солиоч тий. Яг одоо л эхлэе. Та одоо л өөртөө санаа тавьчихъя. Тий, одоо л санаа зовж. Урал туршлаасаа цэг тавьчихъя. Тий, мэдээж тэр үед нэг процесс дээр унаа басан хэрэгжүүлнэ. Тэгээ дахиж орно тий. Тэгээ буцаагаад гарна. Гэхдээ хөвшил болох та тууштай тэмцчээжэл
нар ингээл ярьж л байдیں۔ Тэ ийм юм яригдаад байдیں۔ Тэгээд Монгол ч одоо нэг хинэггүй занаг тэгээд Нөгөө сүх яг хас юу амар гэдэг юм. зүгтлал өхөр юм. Тийм нэр шиг хөдлөхгүй л байгаа дэвэл хэрэгчихгүй шүү дээ. Тэгэхээр Та өөрөө л хийжсэн. хийчихсэн охин гэсэн. Тийм. Тэгээ эсвэл хоол идэхгүй байж байгаа л өдөржингөө хоолгүй бити яваач. Хоолтой яваач. Өглөө цайгаа заавал гараач. Хөвчлээ юм байна. За өөрөө чинь зохион байгуулж байгаа энэ том эрүүл мэндийн хүн ардынхаа төлөө энэ том сэдвээр зохион байгуулах гэж байгаа энэ том үйл ажиллагаа чинь ямар эвдэмтэн тавцсан. Тэгээд одоо бүтээлийн гаргацсан өстой ингээд хийгээд өгöd гэж байгаа тим цахан одоо кадрууд оролцох гэж байгаа нэ гэж асуумаар байна. 15 элт гэж байна. Тэгээд 15 элт гэж бүгдээрээ тухайн сэдв юун дээрээ мэргэсэн. Тийм. Тэгээд намайг одоо та болоо захиалгын мэдээ намайг богтлж авсан гэдэг байгаа байхгүй юу? Ингээд би богтлсон юм шиг мэдэж байгаа. Тэгвэл яг л тэр хүмүүс энэ салбар дээр маш олон жил ажилласан. Салбарын сайн болон муу талуудыг бүгднийг мэдж байгаа. Зарим нь бол бүр ингээд мундаг хийцэн. Гэхдээ би энэ сэдвэр одоо сошиал медиа гармааргүй байна гэдэг хүмүүсийг бүр оруулсан. Тэгээд үнэхээр та хэд маань дурахгүй байх юм бол одоо манай энэ салбар хөгжихгүй нэ гэж оруулаад ирсэн. Тэгэхээр та нөгөө тийм олон гоё докторууд байгаа. Шинэ хоолны судалгааг хийсэн хамаалан доктор маань одоо 30 жилдээ Монголын хүн амыг судалсан танил судалгаа хийсэн байна. Тэгээд тэр хүн нэг л үнсэн. Жишээ та сабаглаа бодсон салбар хэдэн жил байсан? 30 жил. 35 жил тий. Тэгээд одоо ингээд 14 ихтгэж одоо усан дээр хийхэд усны судалгааг 21 аймаг гэсэн үргэлжлэл хийсэн. Тэгээд дээрээс нь одоо ер нь одоо үндэсний аюулгүй байдлын зөвхөн судалгаа хийж байгаа хүмүүс маань өөрөө яг тэр судалгааг ахлаад гараад ирж явж байгаа доктор байна. Тэгээд бүгд салбар тодорхой хэмжээний хувьд 30 жил за 20 бас хүмүүс биш намлалж ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тийм хүн дээр би одоо CEO айгуу багтдаг. Программистгээ яа багтгүй гэхээр би саяхан өмнө нь очиж ирсэн чинь өмнө хоёр оройд сэдвэг юм. Тэгээд CEO-гийн салбар нэгдсэнээр тэгээд амьд эрсэлдэг болж байгаа юм. Нөгөө ажлын дэлгүүр нь өөрөө их тонгож байгаа. Тэгэхээр бас тэр гоё нөлөөлсөн жижигхэн гэсэн нөлөөллийг үзүүлж байгаа болохоор оруулж байгаа. Эрдэмтэн хүн дэлгүүр байдаг, даруухан байдаг, их мөрөн дэлгүүр байдаг гэдэг. Тэгэхээр энэ эрдэмтэн хүмүүс дэлгүүр тэр их хэмээг потенциалыг өөртөө шингээсэн мөртлөө түүнийг олон түмэндээ түгээхгүй дэлгүүр царайлаад байвал эрдэмтэн болохын шаардлага байгаа юм уу? Ер нь миний бодоход мэдсэн сурсан юм аа жоохон хүн адтан түгээж хүн адтан аюу ухаанд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болов уу? Жишээлх юм бол энэ эрдэмтдийн үгээ сонсохгүй улс төр ямар байна уу? Эрдэмтдийнхээ үгэнд ордгоо улс их орны хөгжил ямар байна уу гэж бодоход энэ олон эрдэмтдийг ингээд энэ сайхан илтгэхээр дамжуул дараахан эрдэмтдийг ил болгож байгаад нь бас баяр хүргэе яасан. Гайхалтай юм. Тэгэхээр бас ер нь бол эрдэмтэд өөрснөө бас айгүй тийм ил гарах дурггүй би энийгээ хийж болоо гэж бодсон. Өөрөө цаад энгийн эрдэмтэн биш хүмүүсийг яриулах одоо нэг одоо бүхэн гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ярих манай юм тийм тэр хүмүүс боломж олгоод байгаа болохоор бид нар аль болох мэрэгчлэлтөнгүүдээ илүү яриулмаар байна. Тийм. Эрдэмтэн мэрэгтэнгүүдээ илүү төлөхөө яриулмаар тийм. Салбарын мэрэгчлэлтнгүүд. Тэднийхээ бодлогыг чиглүүлж төр засгийн удирдлагатаа татаж одоо юу гэдгийг бодлогын шингээж ажиллах зүгээр гэж ойлгож байна. Зөв шүү дээ. Судалгаа болон судалгаа шинжилгээ инженерч мэдлэлгүй бол энэ бас ингээд явахгүй. Энэ хоол өдөрчтэй шинжилгээ ухаан. Тэгээд тэр шиг арын процесс, нарийн процесс яг нарийн багтаа одоо технологийн нарийн процесс. Та одоо үйлдвэрлэлд хийж байгаа инженерчлэл тийм ямар нарийн процесс нэг технологиор алдах яаж гарч ирж байна тийм тэр болгоомж нарийн процесс хоол мөн түүнтэй. Өөрөө мэдлэлээр 16 дахь жилдээ ажиллаж байгаа юм чинь. Тэгэхээр өөрөө ингэхээр аль нутгийн хүн бэ?
За аав ээжийн тухай бас Тийм. сурсан сургуулийнхаа тухай бас бага насныхаа дурсан чаар нутгаараа нэг багтчихж байна. За би бол уугуул бол Орхон аймгийн одоо ирсэн хотоор. Суугуул юм бол хотыг 5 настай орж ирсэн. Манай аав болохоор Баяр Маана гэж хүн байгаа. Дэнгэрийн Баяр Маана хөр хичээлсэн. Тэгээд бас инженерчлэлийн хүн байгаа. Булган аймгийн Шүн үрсэн байна. Ээж маань болохоор Сарнбуя гэж хүн байгаа. Болгарын Сарнбуя. Тэгээд яг эмнэлгийн салбарт одоо манайхан бол ер нь бол удам тавьсан эмнэлгийн салбараар ер нь бол яасан хүмүүс. Манай ээж суулж мөрчлээ. Тэгээд яг Архангай аймгийн цэцэрлэг гэсэн байна. Тэгээд би бол яг Эрдэнэтэд төрсөн ч гэсэн яг хотод өссөн. Эрдэнэт рүү орохоор нөгөө нүднээс барчаад идэв шүү. Шорог нь хараад нөгөө гэж араа өтлөх удаа юм байна. Гэхдээ би Ботка ярахаар бодохоор сайхан нөгөө 4 сард Эрдэнэтийн 50 жил болох гэдэг явхад бараг шорогийг хараад нүднээс гоожод ирсэн. Араа хаа өтлөхөр нулимс орхон болдог гэсэн өтлөхөрөө болоо. Тийм төрсөн нутагтаа тийм хайртай байна гэдэг чинь үнэхээр Монгол хүний болсны давуу тал байхгүй. Өөрийнхөө төрсөн нутгийг хараад харахтай сэтгэл огштой. Нулимс цэлмэнтэй гэдэг. Аавынхаа тухай ярил, ээжийнхээ тухай ярил. Бахархаа байх гад. Ер нь яаж яваад энэ мэргэжлээ сонгоцсон юм бэ? Би 4 дэх сургуультай сурж байгаа. Оо зөө. Би одоо болохоор анагаах ухааны их сургуулийн нийгмийн урлагийн магистраар хамгаалж байгаа. Үнц 2 бакалавртай. Гэхдээ би яг мэргэжилгээ харна. Мэргэжил мэдлэг олж авах өөр, яг мэргэжилтэн болох өөр процесс аягүй дагдаг. Би англи хэл орчуулагч гэж дуруу. Англи хэл орчуулагчаар төгссөн. Тийм. Тэгээд дээрэс нь шүтээсийн хүнсний технологич хөрөл авах одоо мэргэжлэр яагаад яг энэ мэргэжлэрийг тууштай ажиллаж байгаа. Их зүгээр юу магистр хамгаалсан. Тэгэхээр бас энийг ярих нөгөө яг мэргэжилтэн биш болохоор бас ярьдаггүй. Тэгээд яг хамгийн одоо энэ сонгосон мэргэжлийн хувьд бол би анагаах руу орохыг аягүй хүсэж байна. Гэхдээ яагаад ч юм хамгийн эцсийн мөчид мэргэжлийн салмаар санагдаад тэгээд нэг юм жоохон хайнг зам хөдлөөд жоохон явж байхдаа TC-г ер нь болсон. Тэгээд TC-ийн хүнсний технологи хөрөл авах ангид за тухайн үед бас намайг баг и сонгуулгүй болчих гээд байсан болохоор ийшээ зүгээр орчуулчих гээд яг анагаахыг орохгүй гэж шийдсэн. Тэгээд хөдөө аж ахуйн махсууны технологи тэгээд TC-ийн ангид жахна яг TC-ийн орж ирсэн. Тэгээд сургуулийн хаяад бас нэг жил гадагш явсан. Одоо ингээд анзаарагдаад байхад манай компани болохоор энэ хүнсний аюулгүй байдалтай хүн амын эрүүл мэндэд холбоотойгоор гэдэг аяг тавгийг ариутгадаг. Аяг тавгийг угаадаг машин ариутгах үйлдвэрлэлд 3 жил болж байна. Угаадаг машин жил үйлдвэрлэж байна. Тэгэхээр одоо Солонгос, Япон гэдэг бусад одоо энэ орнууд бол аяг тав угаадаг машингүй хоолны газар нэгч байхгүй. Манайд болохоор аяг тав угаадаг машинтай газар маш цөөн. Гэсэн хэдий боловч энэ стандарт аяг тав угаадаг машинтай ариутгачтай байх болов гэж байгаа боловч стандартаа мөрдөж ажилдаггүй нийтээ хоолны газар зөндөө байх. Жишээлбэл би дээр энэ 400 одынхан талд хоолны газар ажилд орох гэх хоол идэх гэж орсон чинь манайх тань аяг тавга автомат угаалгын машинаар угаасан аяг тавыг танд үйлчлэнэ. Тэр чинь хамгийн бас зүг байхгүй. Тэгэхээр өөрсдөө аяг тавгыг угаасан ариутгасан тийм хоолны газрыг сонгож ажиллах хооллох нь зөв юм уу гэсэн ихэд ингээд бас анзаараад бодгдсон. Таа жишээ гэвэл энэ юу гэж бодож байна? Надад би бол яг мэргэжлэр ажиллаж байгаа болохоор яг нэг лабораторийн шинжилгээтэй сорцоор би харж байгаа. Тэгээд сорцоор харахад нөгөө хоолны халдвар үүсгэх
9 бактери нь гараад байгаа. Мгм. Тэгээ гараар угаахаа. Яг нь. Тэгээд нөгөө яагаад энэ аяр шатсан угаагчийг ер нь бол би бас онцлог хүсэж байгаа вэ гэхээр Мгм. MNS 49 46 49 50 нэг стандарт байгаа. Хоолны газрын стандарт. Тэгээд тэн дээр юу гэж хэрэглэдэг вэ гэхээр аяр шатсан угаагчтай бай гэдэг. Мгм. Тэгэхдээ яагаад тэрийг бай гэж ингэж урамшуулаад ингээд оруулж ирсэн бэ гэхээр тэр нөгөө эцсийн одоо сорцоор харахаар аяр болон хаалбаг сэрэн дээр тэр нөгөө эцсийн бүтээгдэхүүн богтохоор хүн тогтолтой хоол идэг аахгүй. Халбар төрж аав биш. Тийм. Тэгэхээр тэрийг багасгахын тулд хамгийн эцсийн процесс дээр аяр шатсан угаагчид тавьд үржиж байгаа. Тийм. Тэнгүүд манайхан нөгөө аяр шатсан угаагчаар бас гараад хэрэглэн дээр гарахад нэг юм өнгөр тогтоод идэв. Нэг цайвар өнгө өнгөр тогтоод. Өнгөлжин гээд нөгөө юм өнөр орцоо алчураад арчаад бас аяга буцаад бүртүүлээд байгаа. Нөхцлүүд ерөнхийдөө байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр энэ өөрөө хүнсний салбар, хоолны салбарын ажилтны нэг үйлдэл хүнийг хийгээд байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь одоо аяга угаагч байгаа зөв хэрэглээсээ ажилчид бас тэрийг бити бохирдуулаад чинь эцсийн хүчтэй завааруулаад байгаа чинь. Аяга угаадаг шингэн бүр их одоо зөв байгаасаа гэж зөв байгаасаа тийм стандартын шаардлага гэсэн хангаасаа тийм. Тэгээд наадхан дээр чинь бас нэг жишээ дуртахад нөгөө энэ ивент дээр бас аяр шатсан угаагчны компани орж иж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр явж хаад нөгөө анх оруулж ирсэн түүхээ ярьж байгаа. Өөрөө өвдсөн. Өөрөө өвдөө тэгээд шалтгааны холбоо явж байгаа. Тэгээд Солонгост очиж хэмжлүүлж явахдаа энэ аяр шатсан оруулж ирсэн угаагч оруулж ирсэн. Тэгээд тэрний түүх нь аягүй сонио. Нөгөө аяр шатсан угаагч байлуулснараа нөгөө хор тавжны тоо халдвар түвшний тоо эрс багсан гэсэн. Тийм судалгааг бүр ингээд магадгүй одоо 5 жилийн дараа ч юм уу бид нар гаргаад ирүүл байхгүй. Тэгээд хилээд байгаа нөгөө жижигхэн гэсэн одоо нөгөө том болон жижиг авч чадах болон авч чадахгүй зүйлүүд байдаг шүү дээ тий. Тэрэн дээрээ аяр шатсан угаагч хэрэглээсэй гэж боддог. Жишээ нь танаас нэг юм асууя дээ. Энд дээр надад өчигдөр яагаад вэ? Бид нар нэг юм ярьсан. Гэсэн чинь нөгөө хоолны салбарт 20 жил ажиллаж байгаа эзэн эгч маань ярьж байгаа. Тэр болгон компани тэр аяр шатсан угаагчийг авч чадахгүй гинэ. За танайхаа аяр шатсан угаагч хэдэн мөрөөр зарж байгаа. Үйлдвэрлэж байгаагүй 5 сая төгрөг авч. Тийм. За тэгвэл авч чадахгүй компани байгаа хийсэн гэж болох юм. Тэрийг бол банкны уу банк усан байх холбоотой. Хийх юм уу? Хийж болох уу? Ер нь болно гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр ярахад байна шүү дээ. Манайхан аяг туугадаг машины лизингээр авч болж байгаа. За энэ банкуд энэ одоо аяг туу угаадаг энэ бохир аяг туугны үдцээс болж монголчууд өвдөд байна гэдгийг бүх банкнууд мэдрээд энэнд тэр болсон болоогүй ногоон зэйлж хушуурч хахаар монгол хүний эрүүл мэндийн төлөө энд жоохон өгчих юм бол өгнөх боём болох байхгүй. Бүх банкнууд ногоон зэйлж хушуурсан мөртлөө яг юунд өгөх гээд байгаа ч тодорхой биш. Тэгвэл монгол хүний эрүүл мэндэд ашигтай энэ бүтээгдэхүүн дээр зээл өгөх хэрэгтэй байхгүй. Энэ чинь аяг туугаад машин чи гараар ухааснаас хамгийн бага усны зарцуулалттай. Тэгэхээр ус хэмндэг учраас байгаль орчинд ээлтэй. Тийм учраас энийг ногоон зээл оруулаад өгөөч гэхээр энэ суртал гаргаал байгаа талбай. Яг тийм надаас аж ахуйн нэгжүүд агуулт гэж гойдог байхгүй. Яаж энэ дээрсэн дээр болох вэ? Үзээ. Би тэр ингээд томог хөрөнгө гэхээр одоо нөгөө зээлгүй яг үнэхээр энэ чинь нөгөө капитал хөрөнгө оруулах байхгүй. Тийм үндсэн хөрөнгө олонгод энэ дээр яг цаг би шууд одоо нэвтрүүлгээр далилуулаад хасуулж зээлийг авмаар өгмөр байна. Бодож ирсэн боловч би энийг бас төлөвлөж анхаарч чадаагүй юм. Тэгэхээр саяны өөртөө ч ярилцсан болоод энэ тал жоохон банк руу жоохон давшилт юм байна. Яг тэр надаас аяух тэгж асууж байгаа байхгүй. Ингээд тоогоо авмаар байна. Аяр шатсан угаагч авмаар байна гэдэг нөгөө нэг яг үнэхээр хоолны газрын тагнаж байгаа шүү дээ. Энэ салбарт үйл ажиллагаа хийж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бас манай бизнес эрхлэгчдэд хамтарч ажилласаа. Хамтарч ажилласаа. Зүг байгаасаа тийм дэмжиж
дэмжиж өгөөрэй. За тэгэхээр бас нэг юу байна. Сая би тэр хоол ундны ая тав гэдээ ярьлаа. Тэгэхээр энэ хүн сэдвийг монголчууд айл эртээр шийдсэн байсан. Тийм шүү дээ. Яаж шийдсэн бэ гэвэл өөрөө хаягыг Халтсрээд ингэртэй гэдэг. энэсээс илүү зөв шийдэж байгааг юм байсан байна гэж ойлгож байна. Тэгэхээр бол аль болохоор би ч гэсэн заримдаа тэгдэг. Энэ зүгт аяг тав хийгээ яваад гэдэг юм. Адилхан жоох хөвлөөгөө тарах баг. Эмэгтэйчүүд бол зөндөө их гоо сах янз юм ингээд мөнгө авч чинь хажууд байна аягаа аваад хүмүүс юу гэж ярих вэ? Өнөөдөр би нэг аягаа хоолоо гаргаад шинэ аягаа гаргаж хоолоо идэх бид тэр хүмүүс юу гэж хэлэх вэ гэж бодчих. Банзан дээр одоо ингээд сонгоод өөрийн аягаа гаргаж миний хоолыг энд хийчих гэх. Чи миний хоолыг энд хийчих гэх юм. Хүмүүс яаж хүлээж авах вэ? Хүлээж авахгүй шүү дээ. Та нөгөө анх баярлаа гэж монголчууд хэлж чаддагсан үстэй. Нөгөө цагаан хувцас байхад чи юм май олон юм ярьдаг гэж. Баярлаа гэж хэлж чаддагсан шиг. Юу зүгтэй гэдэг. Тэгэхдээ зүгтэй гэдэг үгэндээ би айгу ач холбогдол өгдөг шүү. Яагаад гэвэл энэ монгол хүний ийм хайхрамжгүй үйлдэлээ юм зүгтэй ингэдэг үгээр хаац. Тийм. Тэгэхээр би энэ үгэн дээр бол айгу одоо маш нарийн одоо хуцтай ханддаг. Тэгээд хүн та хэрвээ би танаар багтах чи заяа. Хэрвээ та тэгэж аваад явж ивэл баярлж байна. Би тийм яагаад бол халбаас сэргээ бариад явж ивэл ядаж аягаад авмаа гэхэд халбаас сэргээ би бариад явсан гэж боддیں۔ Тэгээд энэ өөрөө яг эхлээд нөгөө эртээ тулаа үзсэн юм шиг харах байх. Тийм. Гэхдээ магадгүй илүү эрэг соёлыг түгэн. Цаана хүний эрүүл мэнд, таны эрүүл мэнд нөгөө халбаас сэргээ нөгөө шүсээр дамжих тийм. Босод өвчнийг ер нь бол багасгах гэж харж байгаа. Зөв өстой гоё. Тэгэхээр удахгүй би тэгээд ийм гоё хүн болгон аяг таваа өөрөө өвчлөж авдаг. Хуучны зам уламжлалыг хэрэгжүүлэх юмсан гэх. Гоё би тэр ярьжсэн эзэнийхэн зөвхөн хэрэгжсэн байгаас нөгөө чухал бай тийм бол өдрөө хоолоо аваад ч баг аяг дуугаад шингэнгүүлэх болох юм байна. Аяг дуугаад машин хэрэггүй болох юм байна. Өөрөөр ингэж гэж боддоо шүү. Бүх юм хүнээс шалтгаалсан, бүх юм стандарттай, бүх юм технологитой, бүх юм сэтгэлэн чиглэсэн ингээд ийм бүтээл байж ижил хоол гэж урлаг гэж ярьж байгаа тийм. Энэ утгаараа чүнхүү энэ системд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлээ гаргаад ажиллах юм бол өнөөдөр бид нар хоолны хардлага бактери энэ төр асуудал байхгүй Монгол хүний эрүүл мэндэд үнэхээр өнтэй хөнгөмөр оруулсан байх хэрэгтэй. Ойлгож болох уу? Болно шүү дээ. Яг нэг ойлгоо. Яг зөв. Тэгэхээр энэ том функцийн төлөө тэр олон мэрэгчлэнүүдээ цуглууллаа. Энэ том борны зохион байгуулах гэж байгаа залуу хүний хувьд гарах чинь. Үнэхээр энэ бас Монгол хүний хайрын мэдээн төлөө санаа тавьж байгаа төрийн бас байгууллагад өөрийнхөө мэрэгжлийнхаа үндсээр ийм том үйл ажиллагаа хийж байна гэдэг чинь та Монгол хүний эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулж баялагийг бүтээж байгаа гэдэг юм байна. Дүгнжийг ямар гоё вэ? Баярлалаа. Төрийн хэлбэг бодлыг чи хийж байна гэж шууд хэлэх гэж байна. Баяр хүргэе гэж. Гэтэ яг энэ дээр бас би байгаагүй. Олоолол байгаа. Толгойлол баг тийм. Агийн бүрдүүлж ажиллана гэж хэм шиг. Өнгөрсөн жил гэхдээ нөгөө яг хамгийн анхны уулзсан хүн бол та байсан. Ивентийн өмнө яг ингээд ерөнхий юмудаа гаргачаад тань дээр ирж нөгөө чиглэл авчихсан. Тэр үед хэрвээ яг тэр чиглэл аваагүй намайг одоо сэтгэлээр дэмжээгүй ч юм уу эсвэл урмын хугацаанд гаргацсан байсан бол яг энэ ивентийг 2 дахь жилдээ хийхгүй. Тийм үү. Би тэр их анзаарсан. Үгүй ер нь бол нөгөө ингээд хүмүүстэй уулзахаар хүн сүлд залхдаг байхгүй нөгөө хашдаг хаших хамшинч орно. Тэгээд нөгөө тэр үеийн анхны өгсөн дэмжлэг аягүй гой байсан болохоор би тухайн жилдээ аягүй тийм ирч хүчтэйгээр явсан. Түүнтэй адилхан нөгөө нэрийн дуртаагүй хэлээгүй натаа итгэж байгаа тийм хамтарж байгаа одоо за мөнгөн болон сэтгэлээр дэмжиж байгаа хүмүүсийн үндсэн чицсэндээр л явж байгаа. Тэрнээс яг энэ хүмүүс байгаагүй бол энэний чаа зөндөө хүн байгаа. Тэгээ байгаагүй бол үнэхээр явж чадахгүй байсан. За надад чи 2 удаа тэгээ хэлчихсэн юм тийм. Оо за нэг юу байгаагүй. Яг зэрэг дотор ингээ ярилцж явахдаа сэтгэлээс юм. Баярлалаа. Нэр дэвсэн юм байна. Нэрээ би ингээд яг ингээд
ингээд магадгүй нэг нь хамгийн анхны уулзсан нь хаалга хаацсан бол тэгээд явж чадахгүй юу? За баярлалаа. Танд бас баярлалаа. Одоо бол суучин дэм болоод сэтгэлд нь их ажилд нь ташуур өгсөн байна. Тийм. Тухайдгүй сэтгэлийнхаа бодлоо л хэлээл гарсан болохоор. Тийм. Сайхан Тэр чинь бол нөгөө яг миний баг хамгийн анхны уулзсан хүн та гэсэн. Тэгээд тантай тэр таарлаж ярьсны үндсэн дээр яг анхны уулзсан хүн намайг аягүй дэмжиж тэгээд та энэ салбарт аягүй бас удаж байгаа шүү дээ. Тэгээд өмнө нь хоёлаа өөр компанид байж хата бидний танихгүйгээр тоног төхөөрөмжийн засвар явуулж байсан бол тэр үед яг ингээд би хувь хүний төлөөлөд хинч биш шүү дээ тий. Орж ирж байхад ингээд дэмжиж ойлгочихгүй сонсохгүй тэгээ эртний хүмүүс маань юу ингээд дандаа нөгөө яриад таслаад ингээд сонсох чадвар нь ч юм уу одоогийн нийгэм дээр ингээд таслаад байдаг бол та бүгднгийн сонсоод чи яг ингэж явбал болох юм байна гэдэг. Тэгээд би тэр компани нэрийг чиглэл гэдэг нэрийг нөгөө яг чиг зүг гаргадаг болохоор өгсөн болов уу гэж яг сүүлд нь дандаа бодож өгсөн. За баярлалаа. Уг нь миний юуны мэрэгжлийн ажиллаж бас бишэлдээ. Гэхдээ юм хард сурсан ажлаа яаж хийх вэ гэдэг арга аюу хайгаад ирэхт нь юм болоод сэтгэлээс хэлсэн байна л да. Тэр нь тэгээ яг чамд хэрэг болж. Тэгэхээр энэ өсвөр тухайд яг юм шиг хэрэг болсон үг нэ. Тийм юм шиг байсан. Баярлалаа. Сэргээш болсон. За кофе шиг болсон. За ингээд үнэхээр энэ өнөөдрийн цагаан нэвтрүүлгээр манай хүнчтийн гол үйл ажиллагаа явуулахад цөмөн болж байгаа аюулгүй байдал юм багтай олон хандлагын талаар сэтгэл зовж байгаа олон инженерүүд, мэрэгчлэнүүд, технологичдын талаар энэ том сэдвийг бариад төрийн бас байгууллага байгуулаад Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон мэрэгчлэн эрдэмтдийг цуглуулад энэ том форумыг бас олон улсын хэмжээнд нүүбий өдөөж хүн самтай хамтраад хийж гэнэ чинь бас тэр сан бол хүн болгоныг ч юм уу тэгээд бас тэр дорн сонгоод хэмжээд идэх газар биш байх юм чинь. Тэгэхээр ингээд өдөөжийн хамтраа хамтраад ийм том үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэр зориг хийж байгаа үнэхээр талархаж баяр хүргэж бас амжилт хүсье. Тэгээд энэ нэвтрүүлгийг бол энэ форумыг болохоос өмнө ойлгохоор гэдэг гэр тань тавина. За ингээд Монголын баялаг бүтээгчдийн төлөөлөл түүний захиалгуудын эндэх гэсэн нөхөн нэвтрүүлэгт оролцсон алуу захирал таавс талархал хэлгээд баяр хүргэе. Баярлалаа. Та бас яригдаагүй сэдв өндөрдөөгүй яриа байсан бол бас ярихад танд бас нээлттэй байна. Тэгээд яг энэ удаагийн ивент дээр бид нар айгүй цөөн хүн хамруулж байгаа. Тэгээд нөгөө хамрагдаж чадаагүй бүртгэлд орчинд хамрагдаж чадаагүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр хүмүүсээс уучлалтгүй. Тэгээд үнэхээр нөгөө дараа нь бид нар та нарт яг хувь хүн зориулсан одоо өдрөглөл хийнэ. Тэгээд тэр үед нь та нар оролцоорой. Тэгээд нөгөө энэ удаад бид нар үнэхээр чадаагүй яагаад бол 120 хүнтэй. Тэгээд дээрээс нь зохион байгуулагчдын баг гэдэг нийтдээ 150 хүнтэй манай заалны програмд үнэхээр бага. Тэгээд оруулж чадаагүй бол уучлаарай. Тэгээд заавал дараагийн арга хэмжээнд яг хувь хүн зориулсан арга хэмжээндээр дууднаа. Тэгээд би зөндөө ингээд нөгөө яг өөрөө хуцаа аваад хариулж байгаа болохоор тэгээд чадахгүй байгаа хүмүүст оролцсонгүй гэж гомдлож байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд үнэхээр хүлцэж байна. За манай өдрийн нэвтрүүлэгт эрүүл хүнс төрийн бас байгууллагын төрийн өргөн баяр шивэн гаргалцлаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө ажил мэргэжил зохион байгуулж байгаа том ивентийн арга хэмжээний тухай ярилцсан танд талархлаа илэрхийлье. Монголын эрүүл мэндийн төлөө хүн ардынхаа сан сайхны төлөө хийж байгаа их үйлс нэлээд эмзэг хүн сэдвийг барьж авсан зоригтой Монгол өсгөөтэй талархснаа бас илэрхийлье. Баярлалаа. Нэвтрүүлэгт орж ирсэн. Ингээд манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм мөндөд үзэгч та бүхэнд маш их баярлалаа.